цуцлуулаач. Би чамайг хасыг халаагүй мэдчихээн. Чи тийш яах гэж утсан юм? Тав тоолын авшаа. Дуурахгүй бол зовлогчийн дуусгаж орох шүү. 1 2 Дураач! 4 Дураач энэ овшоо! 5 Алах гэж үтсэн. Тэгээ яага халаагүй. Чадаагүй. Хин чамайг халагсан юм? Юусолт. Хасаахын Казахстануудын их ажлыг зогсоох гэж бодсон юм. Хэрвээ тэр ажил буруугаар ирэх юм бол олон хүний мөнгө олгосон учраас зогсоох гэж бодсон. Чичтэй мал юм да хэрэгсэн. Одоо яах вэ? Мэдхгүй. Яаж асуудлаа шийдлээ нуугдсан дээр баг. Энэ замыг дагаад явах юм бол пост орохгүй тус гарна. Юутай ч эндээс хөдлөе. Ээжтэй хоёр хүн яаж авах вэ? Цагдаа нар очсон байлгүй дээ. Улс улдын арт орсон бол чамд мэддэх байлгүй. Цагдаа нар бүх газрыг хаасан. Хасбаатартай холбоотой хүмүүсийг шалгаж байгаа гэсэн. Гарт энэ хоёроос. Залуус там талга болсон. Чи намайг халаагүй яаж мэдсэн? Хяналтын камерын бичлэгнээс. Мэдээгээр гарч байгаа бичлэгэн дээр 3 цаг 25 минутанд чи зогтсон. Харин тэрний дараа 3 цаг 27 минутанд би хасаахтай уцаар ирсэн. Тэгэхээр намайг уцаар ирж дуусны араас хүн орж хасаахыг гэр бүлийнх нь хамт хороосон байна. Тэр хүмүүс анханасаа чамайг дагаад явчихсан. Юу чамайг алсан бол баримтжуулж аваад хэрэгтэй хүссэн. Чи алсан ч бай алаагүй ч бай тэднэр зүгээр л хэрэг тоххон хэрэгтэй байсан юм байна. Үлээ яг одоо юмнуудаа аваад наанаас яв. Хин нэгэнд очиод нуугд. Намайг хинч асуусан зүгээр л нэг найз маань чамд туссан юм а гэчлээрээ. Бас намайг чамайг өөрөө олоод очтол зүгээр л ажиллаа хий амьдр. Би чиний хувьд хинч биш шүү. Бас намайг уучлаарай.
За аврал сквадрын зоос дахлагч авах хоёр та өчгөр дэшэл болно. За таагаад хурц төрлөө яваад байна. Юу харин ихнэр төрөх гээд яагаад. За боломжтой яваарэ. За явж болно. Цагдаа драач. Чиний хийснийг хэлье. Чанд бүх дуудхан цаг минутаа байгаа өстэй. Хм? Чи ойлгохгүй байна уу? Юу? Цагдаа нар тасаахын утас байгаа. Яагаад тэд нар утасны сүүлийн дуудлага чиний зүгтаасан цагийг ил болохгүй байгааг чи ойлгохгүй байна. Тэгэхээр дан ганц цагдаа нар чамайг хайж байгаа гэсэн үг биш. Улс улдын хүмүүс ч гэсэн чамайг хайж байгаа. Хэрвээ чи цагдаа нарын гарт орох юм бол улс улдын гарт орлоо л гэсэн үг. Одоо тэдний хувьд сорын ганц гэр чинь чи. Хэрвээ тэд нар чамайг цааш нь харуулчих юм бол бүх хэрэгээ чам дээр тохоод өөрсдөө ямар ч гэм буруу үлдэх юм айл та. Чи ч гэсэн гэрч үстэй. Харин л дээ. Хүнд итгэхээ сайн мэдэхгүй л. Энийг унш та. Хасбатрын өхлийн хэргийг прокурорын газар хүлээн авлаа. Энэ хэрэг нарийн төлөвсөн хэрэг гэж магадгүй гэж бодчих. Хэргийн эзэн хөргөс ижиг тэрнэд бүх зүйл маш энгийн хэлдод байна. Магадгүй харлуулж бодвол юм байх ёстой гэж эртнээс төлөвсөн юм шиг. Манай баг хэргийн гол эцдийг олох бол. Наад хүнд чи итгэж болох уу? Яаж холбогдох вэ? Би дугаарыг нь олж чадна. Бана. Тайм прокурор мөн үү? Чи дугаарыг яаж олсон юм? Манай нэг найз зөвхөн прокурорын даргатай явдیں۔ Чи өөрөө явд юм шүү. Яаж юм? Хайртай гэдсэн юм шүү. Хүүхдүүд хоорондоо хайртай гэж ярьдэн шүү дээ. За. Ирэхс байна. Хасбатрыг алсан гэж яригдж байгаа юм. Надад баримт байна. Би хасыг алаагүй. Захиалагч нь улс олд. Тэрийг хэлж чадахгүй нэ. Тантай уулзах хэрэгтэй байна. Утасны дуудлага. Бас надад гэрч болох хүн байна. Танаас өөрхөн бидний хэрэг сонсоогүй сте. Фантомын дэргэд байдаг том цонхтой жижиг цайны газар. Орой 23 цагт тэнд уулзъя. Одоо би маш аюултай нөхцөл байдалтай. Гэрэл байхгүй үед тэгвэл яах вэ? Гурван цагийн дотор очиж амжих уу? Амжнаа. Тэгвэл хөдөлгөө. Хэн бэ? Ирэхс гэж хүн ярьлаа. Нөгөө эрен сурвалжлагч байгаа юу? Тийм ээ. Тэгээд өөрийгөө бурууг нотлох гэрч бас баримт байгаа гэж. Тэгээд оройн 21 цагаас фантомын дэргэдэх зоогийн газар уулзахаар цаг тохирчлоо.
Тийм үү. Хэвлэл мэдээлэл ярилцлага хийм давуу талтай байгаа юм шүү дээ. Миний үгс ярилцлагыг уйлсан байна. Танаас сурах зүйл их байна да. Тэгээ захиалагч нь ингэж байл. Захиалагчаа хэлсэн гэж би чамд хэллээ. Заавчлаарай. Насны эцэд төрөх хэдэн цаасыг хүлээсэн төгшин болмооргүй. Прокурор тайлтанд өртлөө. Маа. Энэ асаах хувцас. Бид нар эндээс харж байдал биш тийм л гараад гүгээрэй. Очоод авъя. Яасан бэ? Юу? Дөрөв нөмбөд дахиад. Би хийгээд тавьсан байгаа сте. Шугуулдараа харамсалтай бүтээгдэхүүн хэлэлцсэн төвчл одоо настай прокурор 50-гийн амнаас нь Юу л болоод энэ байна? Бос хийгээ зовоо өдрөө нэг мөнх даварч байна. Мөд галтгоонд тавьчих юм байна л да. За яах вэ? Чамд нь уралдаа. Аа. Соос яваа. За одоохон энэ ч мөр баг кино шиг юм болсон юм шүү. Наа чи угаасаа киноных нь PR байгаа зү. Хөөе. Нара маргааш задгаа шоуны тийг захиалгаар ярих юм шиг. Энэс авчулаасан. Олонний анхаарлын төвд байгаа Хасбаатарын амнасаа олц зэргийг хариуцсан ажиллаж байсан ба энэ хэрэгт эрхэсгих 30 орчим насны залууг сэжиглэн 90 сурвалжилж авах үедээ энэхүү амнасаа алдсан нь магадгүй сэжигтэй итгэхэд түүний амнасыг ч гэсэн бүрлэгсэн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Ахлахын талаар сонссон биз дээ.
Одоо ямар авах гэж ойлгож байна. Хэнд итгэхээ мэдэхгүй л байгаа сте. Бид ч гэсэн итгэх хүнээ зөв сонгох том шалгууртай нүрдүүлж байна. Хэрвээ баримт эрэг ихэн бас бус хүмүүсийн гарт орох юм бол та нарт ямар ч найдал хүлдэг. Гэхдээ хэрвүүдийг нотолж чадах баримт үлдсэн гэж найдаж байна. Тайм прокурорч гэж найдаж байсан. Гэвч яаж болцгоо? Намгийн дууг яаж мэдсэн? Тайв ахлагнад дүүрэх болгосон юм. Уг нь бид хоёрын хамт ирэх ёстой байсан. Юу ч гэсэн эндээс хамтдаа гарцгаая. Олон хүнтэй газар байх тусмаа чи өдөрт илүү аюулгүй. Тэгээд тэнд чи надад баримтыг өг. Бас тэнд гэрчээ дууд. Тэгээ өнөөдөртөө бидний хамгаалтанд байсан дээр. Танай прокурорын ганцаараа ирэх ёстой байсан. Үнтэй хамт ирнэ гэж тохироогүй. Мэдээж аюулгүй байдлыг бодож үргэлж ардаа итгэлтэй хүнд цагаасыг үлдээдэг. Оцоор ярьсан бол ярьсан үгээ нэг бүрчлэн цагдаг. Энэ аюулд орс үед хэрэг болдог. Би бол тайм прокурорын цорын ганц итгэлтэй хүн. Тэгвэл чи надад хамгийн сүүлд юу гэж хэлсэн юм мэдэж байгаа байна. Тэгэл байх. Гэрэл тусч байгаа газар үргэлж сүүдэр ил гарч ирдэг. Хоолоод өгдөө. Тойрог харалтаа. Яачтай. Шесте.
Go. Цагдаа нар явчлаа. Барха өгч ирсэн. Юу нэ? Би зогч явах таарсан юм. Тэд нар бархаг алчихсан. Чи тийм болж байгаа. Чамайг алж штий. Чи хасаатрыг алсан хүн гэдэг мэдж байгаа сте. Тэрийг чинь нотлох ганцхан хүн өгч хийдэг. Бидрүү таалаа. Чүлгт. Индэрх маань зөө. Итгэж болохоор. Яасан? Нүүснээс хойш дахиж ирээгүй. Тоор мишид өвччихсэн. Сайн уу? Хэмбэ? Хойлоо нөгөө манай таажигч баран таарчсан да. Юу ч вэ? Танай цагдаа нар ирсэн үү? Үгүй. Хүлгээ. Ирсэн.
Сарлаа. Чи юу? Шарахын цэвэрлэх юм аваад ирлээ мэн. Итгэл тусалж байна. Имлэг орсон дээр юм шүү. Чи наваг явж болохгүй мэдж байгаа юм шүү. Чигт. За. Дахиад нэг хич. Хичүүр яваа. Хичүүр. Шинэ хэлж. Тэнийг зоч. Чиргүй. Та нар дайжиж. Илүү аюулгүй газар л явъя. Чи надад итгэж болно би найзаж өгөхгүй. Тэглэж ирэхс чамайг энэ хэрэгт оролцуулахыг хүсэхгүй байгаа. Харин машины ч унчаад аваад ирээ. За. Хэрэг гарвал залгаар. Хөтлөөрэй. Уг хэргийн хохирогч нь 32 настай Эргэн Б гэх залуу байсан юм. Зарим насаа харамсалтайгаар бусдын гарт алдсан талигаач Хасбаатарын ажилтан байсан гэх мэдээлэл цацагдаад байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бодиттой бол амь хохирогч Хасбаатартай холбоотой 3 аллагын хэрэг гараад байгаа нь энэ юм. Энэгээр нэг хоёр цус нүдэндээ утгалсан залуу нэг хүүхэнтэй энэгээр сүйд мэдэлгүй л энэ өдөр яг юу болцсон бүү мэдээ хэцүү л болж ах шиг байна да. Хоёр машин мөргөлдөөд баахан залуучууд зодолтоод гутга шүүг болоод 2-3 нийшээ тийшээ гүгээд энэ хотод амьдрах хэрэг хэцүү бол. Та нар ганцхан нэг олоод ирч чадахгүй. Болоод ирэхтэй тэглэлээ. Аа. Явуул та! Тэр задрыг олоод ирэхтэй! Тавал шүү дээ. Маргааш эндээс явъя. Тэнүнэ. Ирэхс. Ургуул яах вэ? Чи ирэхсийг хасаахыг алж байгааг харсан юм уу? Чи юу оцоод байгаа л болов. Чи ирүүлэр бодоод үзэлтэй. Бархааг өөрийнх нь хүмүүс ална гэж байх уу? Энд ямар нэг гурвдагч тал байна. Тий. Гэхдээ яг миний сонгуулийн ажил гайгүй дажгүй сайхан явж байгаа. Санаа тавьсан баярлалаа. Харин тийм ээ. Би бүрөөсөө танд төв удаачлаагаа бүр санаа зовоод болтгоо. Бүрөөсөө байж сууж чадахгүй л байна л да. Талыг нь үү? Гүг дарга дургуцаагүй. Тий. Аа. Тий. Болно. Тэгээ би бол үргэлж зааш те. Аа. За. Танд найдлаа шүү.
Энэ одоо ямар мэдээ гараад байгаа юм? Ямар сэтгүүл чинь юугаа яриад байгаа юм бэ? Хөөш. Хөөе. Манай хүмүүс биш байна дараа. Гэхдээ хэнийг вэ? Энэ телевизрүүнд ярьдгүй юм уу? Энэ мэдээг нь дардгүй юм уу? Үн чи чиний ажил үстэй. Навшоо. Алгалаа дараа. Хуцаад их юм. Ус удаач гээ тайвш. Энэ алуурчин голт бити юм нэмэд ил дэч. За чи бити хуцаад. Хана хэдэн нохоноор чинь эзнийг олж чадахгүй байгаа өстэй. Энэ гэхдээ арай хэрэгс итэрч байна. Өнөөдрийн тарьсан хэргийг чи яаж дарах юм? Олон нийтийн газар ил тод бүхний нүдэн дээр хүн алууллаа шүү дээ. Дээрээс нь бас тэр прокурорын аллага. Энийг хэн хариуцах юм? Энэ одоо хэний дижээс нохо хэний өөдөөс юуг хуцаад байгаа юм бэ чи? Ой, чи нааша. Чод ясаа эргээд хорооны цаадаг юм байна. Аль эсвэл хууль сахиулдаг гэдгээ сая л ойлгож байгаа юм уу? За, уус болдоо ойлголоо доо. Ингэхдээ арай л хэрэгс итэрч байна. Өө тийм үү? Тэгвэл би яриад өгье л дээ. Тэгэд хорооныхаа цагдаа эргээд хий. Аль эсвэл бүр эрүүжүүлэхийн харуул боломоор байна уу? Сонго. За ойлголоо. Бид бүхэн тэр залууг чинь бариад өгье. Гол нь битгий юм нэмээрээ. Бариад өгье. Ойлгож байна. Сонсоо. Мала. Хар мала. Чамаас болоод вэ штэ. Ийм сайхан цагдаа найз нартайгаа ам мөрийхэд хүрж гин. Тэнгээ. Би энэ сенсацийг дарчээ. Тийм үү? Хамааргаш гэхэд бүхэн мартах чинь. Чадах юм уу? Бано. Би үлгч тэмэдэг хурд орвол. Гишүүнтэй уулзсан тэр бүжигчийн эмэгтэйгийн мэдээг зурагтай хурдан постлоодох. Хурдан постлоодох. Юу яаж байгаа шүү? Та нарт өгч байгаа хүн биш шүү. Ажиллагаа явуулах чигээр болох зардал шүү зэ. Танаа шагнаа. За ойлголоо. За ойлголоо. За ойлголоо. Танаас нэг юм асуучих уу? За. Би 51-аас ажлын үйлснийхөө ердөө 10% л авсан байна. Одоо ажил амжилттай болсон болохоор би 100% гүйцээж авмаар байна. Энэ хэсэг хариуцсан ажил дээр бол мөнгө өгөхгүй байж болно уу? Алдчихсан юм чи. Гэхдээ бас цэвэр миний буруугаас болоогүй шүү дээ. Чамааг ер нь яагаад одоо хүртэл энд байлгаад байгааг нэг л ойлгохгүй байна да. Яагаад гэвэл прокурорын газраас танд үнж зүтэх хүн байхгүй. Магадгүй би байж болох юм. Ер нь бол би 51 их биширдэг байлаа. Гэхдээ тэр хүн бол даанч хизээд миний эсрэг талд байх ёстой хүн байсан. Харин чи тэр хүнээс маш их зүйлийг сурж авсан цорын ганц хүн. Тэр ч үнэн шүү. Харин тий. Тэгвэл чи ажлаа сайн хийх ёстой. Хэрвээ чи миний эсрэг зүйл хийх юм бол 50-ны үхлийн гэрч алга болно. Тэр нь та өөрөө. Прокурорын газар таних л гэсэн үг. Тэгвэл явж эрхсийг олж ир. Мэдлээ дарга.
Руслан руу залга. Юу болов? Нуусан малнуудад ажлыг нь зааж өгсөөр байгаа дуудчихлаа. Тэднээс болоод би өөрийнхөө 50%-ийг алдах. Руслан. Чи арай л хэтрүүлжлээ. Одоо түр зогсооч. Эрхэс айндаа өөрөө гараад ирэх байлгүй. Хурдхан дуусчихад явахгүй бол болохгүй. Москвагаас намайг дуудаад. Яас. Асуудалгаараа яв. Тийм ээ. Үлгэн дотоод асуудал. Даанч миний чадал Москвад хүрэхгүй юм да. Удахгүй чадал чи хүрдэг болно гэдэгт итгэж байна. Чамайг Хасбатраас ирээдүйтэй учраас үлгийн товчоо чамайг сонгосон. Тийм үү. Танаа бүлгийн дотроос чи хамгийн том толгойн болчих юм бол миний чадал хаан ч гэсэн хүрнэ. Чи их зөрөгтэй. Миний ард ямар хүмүүс байдгийг чи мэдэх үү? Найз минь. Биднийг маш их хэмжээний мөнгө хүлээж байна. Мөнгөтэй байхад хэн байх нь ердөө чамаагүй. Тэдэн дотроосоо би чамайг хамгийн ирээдүйтэй гэж хардаг шүү. Тэрийг харж л бай. Манай улс хүн ам цөөтэй. Ердөө 2 жилийн дотор бараг бүгд хэрвлээ сурчхан дөө. Хамгийн гол нь монголоор дамжуулж хятад руу гарах төлөвлөгөөтэй байгаа. Тэхийн тулд улс төрд орох хэрэгтэй байна. Тэгэд энэ хэрэг зүгээр үү? Зүгээр. Харин ч сонгуулийн PR-ын сурчлагаа эхлэхээс өмнө би овоосын сааз тавьчихлаа. Одоо тэгээд зохиолын дагуу би найзыгаа улс төрийн золиосонд алдсан болж би өөрөө тэмцэгч болоод гараад ирэхэд л боллоо. За тэгвэл залууга болохоор хэлээр би цэвэрлж өгчөд юм аа. Холигчээ. Босоод хэрэггүй. Би хаана вэ? Найдвартай газараа битгий санаа зов. Хороолт. Барьтайгаа орхол байгаа юм байна. Тийм. Та байсан юм. За сайн уу дүү минь. Би энэ яаж вэ? Дайчгүй. Сайн амраад ав. Ойлгосноо. Манай охтууд чамайг дорн босгоод ирнэ. Би энд хэр удаан ухаангүй байсан бэ? 2 өдөр нэг шөнө. Их чинь нэг найзыг нь дуудуулах гад хүн явуулсан байгаа. Хэнийг? Битгий санаа зовоо. Ийм цагт итгэж болох л хүн. Чи зүгээр л жоохон ч ихсэн амраад ав. Их чинь хаалгаа бүр барьсан байгаа. Тийм болохоор айлтгүй амар. Ойлгосноо. За, хөлтөд туслаарай. Баярлалаа ихчээ. Чи ирэхэст сэтгэлтэй юм а да. Бидэн шиг хүмүүст хүн сэтгэлтэй болно гэж юу аах вэ?
За чанга ирмэн сайхан болов уу? Дэж үгүй. Ус олд шиг 11 алхаж байлаа. Хола. Чамд баярлалаа. Хичнээн жолоотой миний амиг авраа. Чамд яаж хариу өрхөж мэдэхгүй байна. Зүгээрээ. Хариугаа авах бол хэлье. Энэ бүх зүйл сайнаар шийдэгдэж дуусаад эргээд ингийн амьдралд оруулж ийвэх үү? Гэр бүлтэйгээ хайртай бүсгүйтэйгээ ингийн хамгийн энгийнээр амьдрал. Чамд хайртай хүн байд юм уу? Үүлэн гэдэг. Чамд хайртай хүн байгаа. Бидэн шиг хүмүүс тайр сэтгэл ярих зөхгүй. За чи амар. Би ч гэсэн явж амарыг. Шинж харагдахгүй байх чинь. Яс. Хүссэн бэлгээ буцаж явахгүй юу? Аль хэдийн нэг нэвд авцсан юм шүү. Би өгсөн. Би мэдгүй. Тэнэнэ. Чи ирэхс туслах хэрэгтэй. Бүлэг хийжч нэгээс ордгоо. Чиний бүлгийн хөдлөг хийсвэлт шиг. Ирэхс ч гэсэн ямар нэгэн шалтгаан байгаа. Би тэрийг сайн мэдэхгүй л дээ. Гэтэл ирэхс муу юм биш. Анхлаа. Ирэхсэг болно. Бүлгэж самгаал.
энд бүгд ажгүй байгааз.